Золоо шоуыг сонсох дуртай бол subscribe дараад дэмжээрэй. Мөн бас Apple Podcast дээр 5 хоттой review өгч дэмжээрэй. Баярлалаа. Тэгэл байгаа л байна дөө. За тэгээ бас нэг үзэгчдийн бас нэг асуулт юм яг гэвэл ер нь 168 болон матрихантай яаж танилцж байсан? Яаж танилцсан? Юу яасан юм аа? Нэг лофын тэмцээн болоод PUBG үлээ. Тэгж яхад 100 дөнгөж нөгөө нэг муужгаа гэд дөө гинт цацгцал тэгэл амар болж шít. Хит болол тэгэл яг тайзан дээр тэр хоёр дуулаад 168 локиг хоёр. Тэгэл би харчаал ийм хүмүүс үдээд юм байна л да гэд анх мэдчихсэн. Тэгэл дараа нь явж байгаа л яагаад ч юм гинт танилцсан шүү дээ. Тэгэл юу н би чамайг мэддэг байсан гэл тэгэл тэгэхээр за баярлаа. Тэгэл ерөөхдөө Монголд чинь нэг тийм хаасайгүй таарлцараад ингээд ерөөхдөө мэддэг болчдөг. Тэгэл тиймэрхүү маягаар л. Зүг 160-д бас шүн гэдэг дуун дээр хамтарч ажилласан. Өөр юм дээр хамтарсан уу? Өөр юм дээр хамтраагүй. Тэр болох шүн болохоор юу байсан юм аа? Юусэн бүгдээрээ нэг hangout хийжсэн. Тэгээд чиний сав гэд нэг тийм бит гаргацсан байсан. Тэр дуучин гоё юм бэлээ. Тэгээд тэрийг энэ дээр чи remix хийж л та гэж тэгсэн аахгүй. Тэгэхээр над чинь нэг амар гэсэн аахгүй. Тэгсэн чи тэгвэл ер нь бит энэ төр явуулаач хамт дуу хий гэхээр за би хараад ютсан 2 аяулыг гэд гэртээ хараад нэг 2 аяулсан. Тэгэл шүн унтдаггүй тэр нотортгүй гэл хийсэн. Тэгээ маргааш нь явуулж ирсэн. Tas vibe нь яг шүн л гах үед нэг яг нэг main шүн оройн би хараад тэгээ шүн аяа явуулсан чи шууд шүндөө хийгээл тэгэл амархан л хийсэн л. Тэр яг нэг одоо тэр гол юуны нэг синтагаас тэрний яг даглаж тэр амар гой зохиод байгаа ер нь. Тийм сүлд бас юу лээ залхуус гэх киноны саундтрек болсон. Оо тийм үү. Тиймээс залхуус гэд юу ч гэсэн киногийн би үзээгүй бас нэг залхуус OST гэд бичлэг бас гаргацсан байсан. Тийм. Тууг нь оролцсон. Зөв. Тэгээд амьдаар юу н тоглоод сая бас энэ сарын энэ 2-3 сарын туршид юу н хит хитэн газараар бас тоглолт амьдаар ингээд дуулж ямар дуулж явна. Энэ юу н амьдаар тоглоход чамд юу н хэр санагдаж байна? Би ч сүүлд яг нэг лавад нэг дуулаад тэрнээс хойш дуулсан шүү дээ. Юу н айгүй амар тийм адреналин өсдөг гэх юм уу? Тэр тийм болохоор л нэг амар өөрөө амар туртай болол заас би юу н дуулах юм байна. Өмнө нь болохоор амар дуулахгүй гэдэгсэн. Тэгээ нэлийн газруудаар дуулсан. Лавад чи хэд хоногийн өмнө бас юу лээ 9 сарын хэдэн блэн нөгөө 2 дахь ивент чинь чиний яг guest artist-аар очоогүй юу. Нэг тийм ногоон нэг логотой байдсан шүү дээ те. Юу ногоон логот чинь 18-нд 9 сарын 18-нд guest artist. Хэдэн дууд болох юм? Тэрээс шидэг байгаа юу? Тийм. Тэр болохоор нөгөө Хэсаями анхны цомгийн нээлт юм л. Тийм. Тэгэл дуулах уу гэхээр дуулъя л гэсэн. Хийсо ями юм уу те би бол их соём гэх юм уу яаж дуудах юм бэ? Хэсаями. Чита код Хэсаями. Чаас энэ панчитай нэг дуу хамт хийсэн мүү яг хоёрын нэг гэсэн зарим нэг стори харангууд нь хоёулаа хамт тайзсан дээр дуулсан. Тэр болохоор хамт хийсэн дуу биш ээ бас. Намаа карта гэд би нэг дуу хийсэн аахгүй юу. Тэгээд тэгсэн чинь яг ч Sky Resort-д бид хоёр хамт дуулахаар болцсон. Тэгэл за өнөөдөр хоёулаа нэг хамт дуу хийя гэд тэгтэн би яг ч юм дандаа завгүй байгаад байсан юм аа. Тэгсэн чинь за тэгсний оронд зүгээр хоёулаа remix хийчихдээ энэ хар данава гэдэг дуун дээр чинь тэгэл шүнд нь бас хоолоогоо явуулаад тэгэхээр би эвлүүлэл тэгэл нэг тийм гарсан.
Тэгээ уран бүтээлийн хувьд чи ер нь цомог гаргая гэж бодож байгаа юу? Нэг амар цомог гаргая гэсэн бодол байхгүй л байна. Тэрээс утгыг ойлгодгоо яг яах гэж цомог гаргадیں۔ Тэ дуу хийгээ болоод ахт гэсэн бодолтой тийм амар simple бодол. Дуугаа хийгээл байгаа л тэгэл тэр нь одоо тийм тэгээд цомог гарах бол тэг болно л хэлгүүд тий. Тэгээ цомгыг чи ер нь хүмүүс ингээд project manager ингээд хараад идэг. За би одоо яг тэдэн хүртэл нэг deadline өгөөд байгаа юм шиг. За тэдний оронд ингээд ийм дуу ингээд хийнэ ингээд. Хүмүүсээ би independent тэг өөрийгөө болгоод болж идэг болохоор тэгэл за яах гэл дуунууд гаргаал. Тэрнээс иш амар одоо ингэн тэгнэ гэсэн юм байхгүй. Тэгэл зүгээр байж л идэм дөө. Тэгээ ану маань орчин үеийн одоо Монголын уран бүтээлч талаар ер нь юу гэж бодож байна? Монгол ингээд энэ салбар одоо нийтээр хөгжлийг нь юу гэж дүгнэх вэ? Нэг амар орчин үеийн Монголын дуу гэхэр нэг амар олон юм боддгоо юм дөө. Тэг болж л байгаа шүү. Ер нь нэг хэсгээ бодвол амар ер нь юм л хөгжөөд байгаа юм дөө. Энэ подкаст хүртэл хөгжөөл байна шүү дээ. Подкаст. Ер нь мэдхгүй нэг амар янз бүрийн бодол өгдөг шүү. Нахгүй юу. Гэтэ ингээд зарим дуунууд бас л арай л лээд тий. Арай гэсэн дуунууд байд юм а. Гэтэ бас гоё дуунууд байгаалах. Сайн мэдхгүй. Чаас нэг саяхан нэг SoundCloud дээр нэг дуу тавьсан шүү дээ. Тэр талаар бас ярьж ирэхэд өгөлмөр байна. Тэрийг болохоор хүмүүс болохоор нэг хүнд зориулсан диск гэж бодд юм байлээ. Би зүгээр ерөөхдөө нь mainstream талаар дуусан байдаг юм. Ер нь тэгээд амар Монголд ч нэг дуу mainstream болчихороо бас арай дэндүүл хэтрүүлээд идэм шиг санагдчих. Тиймэрхүү тийм юмд амар дургу. Би бас дээр үед нэгэд Despacito гэдэг дуунд амар дургу байсан байхгүй. Тэгэл амар хитрхи Монголд болохоор тий бас хаасаагүй яваал. Бүр амар хэцүү. Тэгэл амар үзээ ядаад ер нь дууг бас үзээ ядаж болд юм байна гэсэн бодолтой болсон гэдэг. Ер нь болдгоо шүү. Зарим дуунуудыг би бол ихний 5 секундын сонсоход нь бүр наадхаа зогсоо. Намайг дургу гэдэг мэдсээр ээжж манай ихч бүр ингээд яг хажууд яг надлаа ингээд харж байгаа л Despacito гэл. Гэл. Заавсараа. Тэр шиг тий. Яг уу mainstream болсон нь яг уу артистийн буруу биш л хальтаа. Тэгтээ next маягийн л дистойс юм да. Дистол юм да. Надад бол ер нь яг тэр яг амар ер нь бол одоо тэр дуу бол одоо таалагдсан. Тэгээд бит нь бас амар одоо супер санагдсан. Яг ингээл юм болох гээд байна гэл яг л. Тэгээ нэг тэгж орж ирсэн. Mainstream shit гэж. За анугийн чиний ер нь хүндэлдэг болон тийм урам авдаг уран бүтээлчүүд ер нь хэн бэ? Гадаадудаас уу Монголоос уу? Аль нь байж болно. Гадаадудаас гэвэл Kanye West уусаа амар бурханлаг юм л тийм. Beat intro амар штэ тий. Тэр нөгөө Jay-Z-тэй хамтарсан альбом тэр Kanye West байна. Монголоос болохоор лоч осон яах нарахгүй штэ. 10 жил зүтгэж байгаа хүмүүс да. Амар ерөөхдөө хүндэлдэг амар хүндэлдэг. So би бол яг Kanye West-ийн яг Yeezy-ийг сонсоогүй. Гэхдээ яг өмнөх байсан College Dropout, The 808 Heartbreaks, тэнгууд My Twisted Black Dark Fantasy тэр цомог надад бүр 808 бас амар ер нь амар хүн штэ. Жохон bipolar болохоос шүү. Тий. Тэгтээ үнэхээр яг ингэ хөгжмийн тал дээр ялангуяа юуны My Twisted Dark Fantasy-гийн All of the Lights өмнөдөг интерлюд гэж хэл дээр тэрийг би сонсон гутаа бүр яг нэг тийм уйлмар санагдсан ямар төгс юм бэ гэж бодоод. Тэр бас нөгөө Runaway гэдэг тэр
бичлэг бас амар тийм гинт Kanye гинт босч ирснэ төгөлдөр түн тэр бол progress хөгжим амар бас өөр хүмүүсүүд гэвэл бас зөндөл байгаа дөө Childish Gambino-гийн нэг тийм mainstream маягийн болохоос өмнө одоо юу This is America гэдэг тэрнээс өмнө нь Because of the Internet гэдэг бас альбом байсаахгүй. Тэр бол бас агуу альбом сонсч үзээрэй. Childish Gambino Because the Internet. Тэрний дуунууд нь билээ айгу юу мэрчин нэг тийм хүний хөдөлмөр орсон нэг тийм юу гэдэг шүү дээ. Тийм альбом гэж боддог. Зөв. Чи бас ер нь нэлээ олон жил ер нь мим хийж байгаа юм байна те. 3 жил болж байгаа. Мим хийн, мим шеэрлэн. Тэгэл хүмүүсүүд чинь ингээл ийм пэйж байдаг гэл ууса био дээр нь бичсэн send memes гэдэг хэвчээд байхгүй. Тэгэл хүмүүсүүд биччихлээ. Шөнийн 3-т хүртэл мим явуулаад би уншаал ха постлна. Тэгээ чиний яс ингээд яг ингээд пэйж дээр ширлсэн мемүүдийг харангуут нь амар надад ер нь таалагдсан sense of humor ялангуяа the comedy гэж байгаа үний үүднээс ингээ харангуут нь бас гоё юмнууд байлаа. Би бүр дахиад 2 найзад тахгүй гуруулаа нийлээд бас нэг мессенжер дээр групптэй тэгэл өдөр шөнөгүй мем савлцж байгаа юм чи. Тийм. Ер нь мемнүүд дуртай, humor дуртай. Тэгээд чи хитэнээс хойш ер нь мим хийж эхлэе ер нь бол яг тэгэл 3 жилийн өмнөөс л окей угаасаа дуртай юм байна. Дуртай юм аа хүмүүсүүдэд бас харуулъя. Угаасаа тэгэл хараад инээгэл гоё шүү дээ. Чиний мим пэйж чинь гоё юм байлаа гэхээр баярлалаа миний хөдөлмөр гэл. Чи ер нь өөрөө ер нь ямар төрлийн одоо тэ humorтэй гэж хэлэх үү? Sarcasm, хаяа dark humorтэй. Бас болохгүй юм хэлчих гээд юм уу? Болохгүй юм хийчих гээл хүмүүсд тажиад. Би бас өөрөө юу гэж харж байгааг гэвэл юу? Би ерөнхийдөө бол амар тийм introverted төрлийн хүн. Тэгэнгүүт нь тэрийг одоо жоохон өөрчлөх яг хизээч бол өөрчлөгдөхгүй ер нь introverted бол үлдэнэ. Гэхдээ comedy бизнес илүү жоохон одоо тэ social талдаа хөгжүүлж байгаа л гэж хараад байгаа. Би болохоор яг одоо болохоор яг ambivert гэдэг яг дунд нь байдаг. Өөрийгөө яг дунд нь ээж байгаа л гэж бодож байна. Дуу хийж мийхээс өмнө амар introvert байсан. Тэгэл хүүхдүүд ингээл за уулзъя гэх тэнгууд манай ээж гарахгүй гэдэг байна. Эсвэл намайг гэрээ цэвэрлэх гэдэг байна ч гэх юм уу нэг янз бүрийн юм хэлүүлэл тэгж байгаа л гэртээ үлдчихдэг байсан. Тэгэл яад ч юм дуу хийгээл ихсэн чинь хүмүүсүүд чи ямар нэгэн юм тэ бас ингээд хөгжүүлэх гэвэл юм байж болохгүй шүү дээ маяг юм. Тэгэл мэдгүй юмдггүй. Тэгэл болно лэлгөө гэл яг цаг хугацаа л байсан юм лээ. Тэг одоо болохоор нээлттэй. Тэгэхээр яг тийм чамайг ер нь бол тийм интровертер талдаа хүн байж ийсэн аа тэгэнгүүтнээс өөрийгөө хөгжмөөрөө яг хүмүүстэй тийм харьцдаг тийм сууг болгосон гэж бод. Тэр нь бас давхар тэг хөгжмөөингүүт нь бас бус хүмүүст өөрийгөө илүү одоо ойлгуулах тэр филингээ өгөх бас өөрөө бас илүү нээлттэй болох гэж хараад байна. Ерөнхийдөө тиймэрхүү юм болцсон л та. Яг сүүлийн үед л яг амар нэгдэлттэй. Тэг гэртээ бас ганцаараа байх дургу болцсон. Тэгэл болол гэрээс гарах гал. Ихтэй залуу нас бас яг ажлынхаа хажуугаар сургуулийнхаа хажуугаар ч юм уу найз нартай бас enjoy хийхтэй гэж боддог. Тэгтээ сүүлийн үед бас л арай л завгүй байгаа. Яг өдөртөө болохоор ажил дээр байх хэвээр тэгснээ өглөө ирж онлайн хичээлдээ суун оройн болохоор дуулах гэж гадуураар тэгэл бас Гэтэ энэ амьдралынхаа юм аяг дээр ер нь жаргалтай байгаа юм. Уусаа завтай ахаар амар онцгүй мөлий. Тэг яг сүүлийн үед л ойлгоод байгаа. Яг завгүй байгаад ингээд
банк нэг юм хийж лээвэл болохгүй. Enjoy хийж байгаа. Гэж хичээж байгаа. Манай ерөнхийлөгчийн барагт мото штэ залуу хүн юу лээ? Залуу хүн завлдаа гэвэл имгэнэл. Өөсөө амар имгэнэл штэ. Нэг тийм хүн байгаалахч чинь тэгэл хүмүүс ч ямар одоо жишээ нь гэртээ ингээд зүгээр суугаад байхад нагц зэгч ч юм уу гинт залгаснаа хурж ирээд гэр зэвэрлээд тэгснэ хоол идэ ёо гэвэл бас л гоё штэ. Гэртээ ганцаараа суугаад байх юм тийм. Надад амар таалагдаа болцсон. Би бол яг харин одоо жоохон эсрэгээрээ байгаад гэвэл ажил болон комеди дээр баян хүмүүстэй ингээд харьцаад тэнгуут нь подкаст хийж байгаа 7 нагт ядаж нэг 2 3 шинэ хүмүүстэй танилцаад байгаа. Тэгээд сүүлд нь бүр хүмүүсээс алхаад бүр гэртээ ганцаараа байгаа л тэгэл яг нэг аккумулятор тэнэгэлдэг ер нь тийм төрлийн хүн л дөө. Ер нь тэгээд амар юу гэдэм шүү. Хүн чинь нэг юмыг сонирхож эхлээл тэрэндээ хит ингээд ороод тэнгуудаа залхаал болоод өөр юм л байгаал тиймэрхүү юм болоод байгаа юм шиг санагдаад байна. Нэг хэсэг би ганцаараа байж байгаа тэрнээсээ залхаал одоо олон хүмүүс нэг өдөр гинт одоо залхаад юу дуугач боллоо гэртээ байна гэх юм лүү те. Санал хаад.